Багангийн багшийг дэмжих төслийн уралдааны оролцогч Матас сумын баг боловсролын багш Мөнхбатын Номин Эрдэнэ бүтээл сарын аяны хүрээнд хийсэн ажлын тайланг хүргэе. Багш Номин Эрдэнэ нь 1998 онд Дорнод аймгийн Матас суманд төрсөн. 2024 онд Матас сумын ерөнхий боловсролын сургууль, 2016 онд Дорнод аймгийн хан уул зохицлогор сургууль, 2020 онд Дорнод их сургуулийг багангийн багш мэргэжлэр төгсөн. Төрлөх сургуульдаа багангийн багшаар 5 дахь жилдээ ажиллаж байна. 2023-аас 25 онд өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар Эрдэм их сургуулийг боловсролын магистр зэрэгтэйгээр дүүргэсэн. Багш Номин Эрдэнэ сургууль хамт олонны дунд нэр хүндтэй, хүүхэд бүрийн хөгжил, хүмүүжил, төлөвшөлд анхаарч, сурагчдын мэдлэг чадвартай, зөв хүмүүжилтэй, ёс зүйг чандлан сахих чадварт сурган ажиллаж, одоо 2 дахь ангиа удирдан ажиллаж байгаа залуу багш нарын төлөөлөл юм. Багш Номин Эрдэнэ нь бүтээл сарын аяны хүрээнд бүтээлчээр уншиж хамтдаа хөгжиж үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. Энэхүү бүтээлчээр уншиж хамтдаа хөгжиж үйл ажиллагааны маань гол зорилго нь сурагчдын ойлгон унших чадварыг бүтээлчээр нэмэгдүүлэх, төрийн албан хаагч аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж, үндэсний бичгийн орчин бүрдүүлэн, захин булан байгуулж, үндэсний бичиг сурахыг эрмэлзэн, хүн бүхний хэрэгцээг хангаж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, үр дүн доктортой байхад оршино. Багангийн сурагчдад заавал унших номын жагсаалтыг довч агуулгын хүрээнд боловсруулан анги тус бүрт гарган өгч, тухайн агуулгын хүрээнд унших сэдвийг боловсруулж сурагчдад уншиж ойлгосноо зургаар илэрхийлэх бүтээлч ажлыг зохион байгуулан ажиллалаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 1-р ангийн сурагчид уншсан үлгэрийн дагуу 3 хүүхэлдээ хийх, 2-р ангийн сурагчид уншсан үлгэрийн дагуу ширээний хүүхэлдээн театр, 4-5-р ангийн сурагчид уншсан номын хүрээнд бүтээлийн цомог хийх, 6-аас 9-р ангийн сурагчид уншсан номын хүрээнд оюуны зураглалыг бүтээлчээр хийж оролцсон ба нийт 62 сурагчдын бүтээл ирсэн байна. Мөн өөрийн даасан ангийн сурагчид сургуулийн номын сан тогтмол хуваарийн дагуу сууж 20 хоногийн хугацаанд бүх сурагчид 300 гаруй ном уншиж, сурагчдын унших чадвар нэмэгдэн, номын тэмдэглэлийг бүтээлчээр хөтлөж сурлаа. Үүний үр дүнд сурагчдын ном унших сонирхлыг төрүүлэн, бүтээлч чадваруудыг нэмэгдүүлэн ажиллалаа. 6-аас 9-р ангийн сурагчдын дунд үндэсний бичиг өв соёл үйл ажиллагааны хүрээнд хэн хамгийн их үндэсний бичиг хөрвүүлэх даалгаврыг гүйцэтгэсэн ба үндэсний бичгээ амжилттай сурч байгааг илэрхийлсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Цаашид 3 сурагчдыг биерэн бичлэгийн сургалтанд хамруулах эрхийн бичгийг гардуулж ажиллаа. 1-ээс 9-р ангийн сурагчдын эцэг эхийн дунд та 9-р ангийн хүүхдээс ухаантай юу? Таны мэдхүйн тэмцээнийг сургуулийн номын санч Бодрор Туяатай хамтран зохион байгуулж, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэн, сурагчдын олж авсан мэдлэгийг баттган өөрөөрөө бахархсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Үндэсний бичиг үсгээ нүдэлж зөв унших бичих чадварыг дээшлүүлэх зорилгоор сурагчдын дотор байрны дэв журмыг шатны дагуу байршуулан, сурагчид өдөр тутамдаа монгол бичгийг уншин, нүдэлж сурах үйлд дэмжлэг холбооц үйл ажиллагааг хийж ажиллалаа. Сумын төрийн албан хаагч болон аж ахуй нэгжүүдийн төлөөллүүдийн дунд үндэсний бичгээрээ уншаад чихрээ аваарай үйл ажиллагааг сургуулийн 8-9-р ангийн сурагчдтай хамтран зохион байгуулж ажиллалаа. Сумын иргэд маань монгол бичгээ үр дөвлөн, хээж аван
бахархууштай өгөөчтэй үйл ажиллагаа болж чадлаа. Багш Номын Эрдэнэ нь бүтээл сарын аяны хүрээнд Монгол Бичгийн Захин буланг сургуулийн болон дотор байрны номын санд шинээр байгуулан байршуулан ажиллаа. Энэхүү Монгол Бичгийн болон үндэсний бичиг сурахыг эрмэлзсэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд сурагчид болон сумын ард иргэд төрийн албан хаагчид маань бие даан осолсон бичгтэн болох боломжийг бүрдүүлсэн үйл ажиллагаа болж байна. Багш Номын Эрдэнэ нь Монгол Бичгийн кабинетыг өөрийн санаачлагаар шинээр байгуулан дохижуулж сурагчдын сурах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж үндэсний бичиг өв соёлоороо бахархах сэтгэл төрүүлэх сайхан үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү Монгол Бичгийн кабинет болон Монгол Бичгийн Захин буланг нийт 35 багш ажилчид, ерөнхий боловсролын сургуулийн 250 сурагчид, сумын төрийн албан хаагчид болон сумын засаг даргын тамгын газар хүүхдийн цэцэрлэгийн албан хаагчдад копит өглөө үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж нийт 41 албан хаагчдад түгээн дэлгэрүүлэлтийг хийж ажиллаа. Монгол Бичиг танай гэрт аяныг 7 хоногийн хугацаатай зохион байгуулсан ба сурагчдын үндэсний бичгийн унших чадварыг дээшлүүлэх, цэвэр сайхан бичих, зөв хурдан унших, уншлагын хурдыг нэмэгдүүлэх зорилгоор 6-аас 9-р ангийн 21 сурагчийг хамруулан тэдний гэрээр зочлон хамтдаа уншлага хийж, харилцан ярилцсан, танил бус үг, уламжлалт бичлэгтэй үгсийг тайлбарлан, зөвлөн хамтран ажиллаа. Багш Номын Эрдэнэ бага ангийн сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, ялгаатай даалгаврыг 25 ширхэг боловсруулан, ном хэлбэрт оруулан, даалгаврын сан бүрдүүлэн ажиллаж байна. Их хэл өв соёлоонд эдэлсэн үндэсний бичиг үсгээр эм бахархсан эрдэм ном оюун ухаанаар ан гайхагдсан ирээдүйн бахархалт хүүхдүүдийн хэн төлөө итгэл зүтгэл гарган сэтгэл зүрхээ зориулан ажилласан дан баяртай байна.